Эсмигол бол 3 дугаар эртний сүүлчээр анд өмөрний хөвөө даган амьдарч байсан Эстүрогийн хоббит юм. Тэрээр ухаалаг хатуу зан чанартай, нэр хүндтэй гэр бүлийн гишүүн байжээ. Watchful Peace хэмээх Савран зүүн зүгт нугдан хүчээс элбэж байсан их тайван цаг үед Эсмигол өргөн хүрээний төрөл садантайгаа хамт өсч намгүм тайван амьдралаар амьдарч байв. Түүнд домог түүхэн талаараа тодорхой хэмжээний мэдлэг, боловсрал байсан бөгөөд бага насндаа тэрээр сүлжийн эвслийн дайны тухай Савраны эсрэг болсон тэрхүү агуу үйл явдлыг сонсож мэдсэн байжээ. Мөн тэр шаяар дахь үеилүүдийн дунд уламжлагддаг онцгой тоглоом болон төрөл бүрийн онцгойдогч мэддэг байсан. 3 дугаар эртний 2463 оны орчим төрсөн өдрөөрөө Эсмигол дотны хамаатан найз Дегласаа өчүүхэн бэлэг авчээ. Тэр өдрийнхөө сүүлээр тэд Галадин Фэлс орчимд заваар загсаж явах үед Диогол том загсан чирэгдэн ус руу унаж Еролоос нэгэн алтлаг бөгж олжээ. Эсмигол тэр бөгжийг төрсөн өдрийн бэлэг болгон нэхэж Диогол татгалзахад нь түүнийг боомлж хөнөөгөөд цогцыг нууцхан оршуулсан. Энэ явдлын дараа тэр гэртээ буцан очисон бөгөөд өөрийгөө нүдэнд үл үзэгдэх болсныг ойлгов. Бөгжийг тэр нууцлан хадгалж бусдын нууцыг чагнах хорлол үлдэх зэргээр мууярын зорилгоор ашиглаж эхэлжээ. Бөгж түүнийг дотроос нь улам бүр ялзруулж бодортуулав. Удалгүй Эсмигол бусдын дургыг хүргэж тэд түүнийг цээрлэн зайлсхийж эхэлсэн бөгөөд зарим нь харааж зүхэж өшөглөж хүртэл байв. Харин тэр тэдний хөлийг хазаж хариу барьдаг болжээ. Аажмаар ганцаардсан Эсмигол өөртөөгөө ярьж хоолоогоороо бүглэрсэн мэт дуугарч муухай аваа гаргадаг байв. Энэ нь хүмүүсийн дунд Голом хэмээх хоч нэрийг түүнд авчирсан. Хулгай хийж амьзуудаг болсон тэрээр эцэст нь өөрийн эмээн хүртэл тайван амгалан ирэн түүнийг гэр бүлээсээ хөөж гэрээсээ зайлуулсан юм. Хатуу ширүүн ертөнцөд ганц орч Эсмигол ганцаардахын эрхэнд голын урсгалыг даган хойш сэлгүүцэж нэгэн горхины ихийг мөрдөн алхажээ. Зарим гүн цэнгийг нуруудын дэргэд удтал саатан амьдарч бүгжний үл үзэгдэх хүч түүнд тус болж тэрээр загас барьж тэдгэрийг түүхий чигээр нь эддэг байв. Удалгүй цаг хугацаа өнгөрч нарны хуурц туяа түүний арьс нүдийг төөнөж эхлэх хүртэл тэр үүнийг анзаараагүй явсан. Толгоогоо өргөн харвал урсгалын их болсон мантуус харагдаж байв. Нарны төнөлтөөс нуугдж байх харанхуй нууцлаг газар тэнд бий хэмээн тэр үзэж өндөрлөг уулаараа өгсгөр шийджээ. Тэнд илүү олон нууц хүлээж буй мэт санагдсан. Түүнийг тийш нь татах шалтгаан болсон юм. Үнэхээр ч тэр шөнө өндөрлөг газрыг мацан усан урсгал гарч буй жижигхэн агуур шурглан оржээ. Бөгжний хорлонд нөлөө түүний хоббит бие махбод оюун ухааныг аажмаар гуйвлав. Цаг хугацааг давах эсгүүгээр нь урсгасан энэ хүч түүнийг гүн гүнзгий ялзрал руу хөтлсөн юм. Диоглыг хөнөөсөн гэмн түүний зүуд бодол үргэлж дагалдаж зовоож байв. Харин тэр энэ сэтгэлийн дарамтнаас өөрийгөө хамгаалахын тулд түүнийг төрсөн өдрийн бэлэг эрдэнэ хэмээн дахин нэрлэж бөгжтэйгээ ярьж өөрийгөө тайвшруулдаг болсон байв. Голом бусад ямар ч хоббитоос урт наслсан. Тэрээр 400 гаруй жилийн турш мантуусан гүн доорх нууранд хүрээлэгдсэн жижигхэн арал дээр ганцаар амьдарч чадсан юм. Бяцхан завин дээрээсээ түүхий загас агнан хоолдог байсан бөгөөд заримдаа ойролцоох гоблин таамнаас төөрч ирсэн гоблинуудыг хүртэл барьж иддэг байв. Хожим жилүүдэд тэрээр хоббит болон эльф гаралтай хоол унднаас жигшдэг болжээ. Бөгжний ялзруулагч хүч мөн 100 жилийн ганцаардлаа түүний бие махбод сэтгэл оюунд гүн гүнзгий шарах сорив үлдээв. Түүний төрх гажуудан танигдахын аргагүй болсон бөгөөд хоббит Билбо Баганстай анх уулзах үедээ Голом аль хэдийн бараг галзууралд автсан байлаа. 3 дугаар эртний 2941 оны 7 дугаар сард Кристофо Эребор буюу Эреборын ирлийн үеэр Билбо сансаргүйгээр Голомын нуурын дэргэд хурж очижээ. Тэр мөчөд Голом өөрийн эрхэм бүгжийг агуун хонглуудаар тэнүүжлэн явхдаа алдсан байв. Гэвч үнэн хэрэгтээ алга болсон гэхээс илүүтэйгээр бүгж өөрөө түүнийг орхиж явсан гэх нь зохистой. Учир нь бүгж өөрийн гэсэн хүсэл зоригтой эд зүйл гэдгээрээ танигдсан билээ. Хожим нь Гэндальфын хэлснээр тэр үед некромансер улам хүчрэгчин сэргэж байсан бөгөөд энэ нь бүгжний эзэн солигдох цаашлаад эргээд Саурон руу буцаж очих таатай боломж байжээ. Өөрийн үнэт бүгжөө алдснаа хараахан мдэггүй байсан тэр үед Голом агын гүн дунд төөрсөн Билбо Баганстай учирчээ. Магадгүй Голомын доторх хэвээр үлдсэн сайн тал нь гадаад ертөнцөөс ирсэн энэрмгүй намуухан хоолойг сонсоод хэсэгэн зурд сэтгэл амарсан байж болох юм. Гэвч энэ нь түүний доторх муухай талыг улам бүр догшруулсан байв. Тэр хоёрын хооронд алдарт онцгой тоглоом өрнөж эцэст нь Голом амлсан ёсоор гарц зааж өгөхөөсөө татгалзан харин ч Билбог хөнөөхө далд санаа тэн хорлол бэлдэж эхэлжээ.
Гэвч тэр эрдэнэ авахаараа буцаж очих үедээ бөгж байх болсныг мэдэн балмагдав. Тэгээд гинэд Билбогийн сүүлчийн онцог "Миний халаасанд юу байгаа вэ?" гэсэн асуултын хариг ухаан гүн уур хилэнгээр дүрлцэв. Билбо орон зүгтж явахдаа санамсаргүй байдлаар бөгжний алга болох хүчийг илрүүлэн үл үзэгдэх болсноор Голлумыг даган агуун гарц руу дөхөж чаджээ. Тэнд Билбо төр зур түүнийг хөнөөх тухай бодсон ч өрөвдөх сэтгэл нь давмгалж Голлумыг алгасан дээгүүр нь харин гарч зогтсон юм. Билбо харанхуугаас зүгтэн одно. Харин ард нь Голлум зөвхөн хашгирч байв. "Хулгайч! Хулгайч! Багис! Бид урд мохот үзэн ядах болоно." Билбогийн ор мөрөө алдарсан ч Голлум уусаас даруй 2 жил гаруй хугацаанд салж чадлагүй хоцров. Харанхуй шөнүүдийн хоосон уйтгарт нуугцаар идэж уухын заваанд хорон дорсомчид дарагдан амьдрах нь түүнд жигшүүртэй санагддаг байв. Тэр харанхуйг үзэн ядна. Гэрлийг бүрч их. Харин бөгжөг бүр хамгийн ихээр зэвүддэг болсон. Гэвч түүнтэй холбоотой дон шунхай сэтгэлний энэхүү зэвүүцэл айцсаач дарахад хүргэж оркудаас ч айхаа болсон юм. Тийхүү тэр эцэст нь уулсыг орхин Билбог хаан замд гарчээ. Гэвч зам нь хүйт даасан, улам мөр нь бүдгэрсэн байв. Нар сарнаас нуугдан шөнийн харахуйд дуугүй хурдан гихч нь хөдөлж жижиг амьтдыг ангуучилж явна. Бөгжний нөлөө түүнийг дотроос нь сорж сэмлэхээ болсноор Голлум багхан сэргэлт авч шинэ хоол хүнс цэвэр агаараа түүнийг жаахан чадахгүй тэнхэж үлжээ. Тэрээр Билбогийн үлдээсэн улам мөрийг даган Меркутээр дамжин бүр Эскарот болон Дейл хүрч очсон байна. Дээлийн хүмүүсийг тагнан ажиглаж бөгжний хулгайч хэн болох хаанаас ирснийг илүү сайн мэдэж авчээ. Тэгээд тэрээр дахин Меркутээр дамжин баруун тийш эргэж хулгайчийг хайхаар шийджээ. Меркутийн эльфүүд магадгүй Гэндальфтай хамтран ажиллаж байсан бололтой. Голлумын хонос мөрдсөн байна. Голлумын оршихуй амьтдагч, шуудагч айлгаж байв. Үүрнээс өндөг, дэгдийхээ идэх, ичээнээс амьтдын зулцаг, бүр хүмүүсийн гэр рүү нэвтэрч нэрээ хүүхдүүдэд аюул заналт хийлдэг байв. Энэ бүхэн хүмүүсийн дунд цуцсаргч сүнс хэмээх айдас төрүүлсэн. Эцэст нь тэр дахин Грэт Риврийн хөвөнд хүрч ирсэн боловч ямар нэгэн шалтгаанаар урд зүгийг барин оджээ. Түүнээс хойш түүний мөр оргүй болсон. Тэр үед Гэндальф энэ асуудлыг орхитуулсан хожмын том алдаа болсон юм. Учир нь тэр жил савран ил тодор хүчээ зарласан бөгөөд Голлум урд зүгт Мордорыг зорин хөдөлсөн билээ. 30 жилийн дараа Голлум Мордорын зах хязгаарт хурж очижээ. Тэнд очиод тэрээр Минас маргуулын ойролцох орших Сэрит онгуулын нууц шатыг олж нээсэн бөгөөд аимшигт амьтан шилоптой учирч ам молторч чаджээ. Гэвч буцах замдаа Голлум баригдаж бараа дүрийн цамхгийн гянданд аваачигдан бөгжний тухай мэдэх бүхнээ хүнд тарчлалын дунд савранд хэлхээс аргагүй болсон байна. Ингэснээр савраны тагнуулад бөгж дахин олдсон тухай мөн Шайр болон Хоббит гэх нэрсийг анхлан мэдэж авчээ. Савран түүнээс хэрэгтэй бүх мэдээлэл авсан гэж үзэн Голлумыг сулсан түүгээр дамжуулан бөгжийг өөртөө татна гэж найдаж байсных аж. Түүндээ зэрэгцэн 3 дугаар эний 3001 онд Гэндальф Билбогийн бөгжүүл хүч чадлын бөгжнүүдийн нэг байж болзошгүй гэсэн сэжигтэй болж Голлумыг эрен хайгаар төлөвлөгөөгөө өөрчилсөн байна. Гэвч энэ нь талаар өнгөрсөн. Голлумын мөр аль хэдийн хитрхи бүдгэрч тэрээр Мордорт байсан. 3 дугаар эний 3017 он гэхэд Голлум судлагдсан ч удаан явсангүй. Эцэст нь Дид Маршсын захад Арагорн түүнийг баривчилжээ. Ослогдсныхаа дараа олон аюул бэрхшээлийг туулан Арагорн түүнийг Гэндальф хүргэн өгсөн байна. Тэр үед Голлум гаслан ёолж гимтэй мэд бүхийж шархацсан гар хурууга долоон шаналж байв. Гэндальф Голлумыг байцаахаар оролцсон ч энэ нь амаргүй ажил байв. Голлум архиж нусаа татж хараал урсган худал үгсээр булзааруулж байлаа. Тэр төрсөн өдрийн бэлэг хэмээх зүйлээ эмээгээс авсан. Тэр нь түүний шидэт бөгшнүүдийн нэг байсан гэх мэт элдв худал яриа өжигдөрхөн мэд ярьж байв. Ийхүү Гэндальф олон хоногийн турш төвчин байж түүний хөндлөн гулд яриан дундаас үнний хилтерхийг аажмаар түж цоглуулжээ. Зарим үед түүнд галыг хүртэл харуулan сүрдүүлэх хэрэг гарсан. Эцэст нь тэр Билбогийн өмнө юу болсон тухай хэсэг хэсгээр нь мэдэж авчиж чадсан ч түүний дараах үйл явдлын тухайд Голлум бараг юу ч хэлээгүй юм. Учир нь тэр Мордоос илүү ихээр айж тэдний талаархаа мэдээллийг нууцлж байв. Эцэст нь Гэндальф түүнийг Меркут дэх Thranduil-ийн Woodland Realm-д амьдардаг Селвн эльфүүдийн хараа хяналтанд хүлээлгэн өгсөн юм. 3 дугаар эртний 3018 орны 6 дугаар сард Меркут дэх эльфүүдийн эсрэг оркуудын довтлогоо гарсан илт зохион байгуулалттай хадлага байсан бөгөөд
Энэ нь Голомд зүгтах боломж олгожээ. Тэрээр дахин бөгжөө эрэх аялалд гарч магадгүй 8 дугаар сард түүнийг хөөж буй эльфүүд болон Саураны зарц нараас зүгтааж шаяр нутгийг зорихоор Мориа руу орсон аж. Гэвч тэр дүүрний хаалгыг дотроос нь нээж чадаагүй тул Эридор руу гарч шаярд хүрэх боломжгүй болсон байна. Ийхүү Голом хэдэн сараар Мориад үлдсэн юм. Харин дараа жилийн 1-р сарын 13-нд бөгжний нөхөрлөл уг хаалгаараа дамжин Мориад нэвтрэмэгц Голом тэднийг дагаж эхэлсэн. Тэр үед шинэ бөгж тээгч болох Фродо Багинсыг мөрийг илрүүлсэн юм. 2 хоногийн дараа Гандальф Балрагт тулдан Казадумын гүүрийг эвдэж доош унжээ. Голом хэрхэн гүн ангал эсвэл эвдэрсэн гүүрийг гацсан нь үл мэдэгдэгч. Тэдний хэн ч мэдээгүй байхад тэр Лотлерэн хүрэх хүртэл дагсан байв. Дараа нь Голом андуун голын эрэг орчмоор хаа нэгтээ нуугдан тэдний хөдөлгөхийг ажиглаж нэгэн модон дээр сун урсгал даган андуунаар доош хөвж Ровроос хүрчээ. Фродо болон Сэм нар өөрсдийнхөө Мордор руу зорихоор Эмүнмэлийг гатлан хөдөлмөгц Голом тэдний араас мушгиж эхэлжээ. Гэвч нэгэн мөргөлдөөний үеэр тэр Сэмийг хазаж бараг бомлох шахсан тул Фродо түүнийг хүч хэрэглэн номхруулсан байна. Фродо түүний шагаанд эльф олсоор тушаа хийж хөдөлгөөр шийдсэн ч энэ олсны энгийн үрэлд Голомд хүчтэй өвдөлт өгч байв. Түүний зүвдэрсэн байдалд сэтгэл нь хөдөлсөн Фродо түүнийг туслана гэж ам өчгөө өгөхийг шаардав. Голом бөгжөөр тангараг өргөж амлалт өгснөөр Фродо түүнийг сулсан юм. Ийхүү огт зохицохооргүй энэ аяны нөхөд Голомын завраар Мордор руу нэвтрэх хаалга болох хар хаалга хүрэх замдаа оржээ. Фродогийн инэрлэг Голомын дотор нуугдж үлдээсэн Смеголын төрхийг хэсэгчлэн ч болов сэрэж тэр амлалтандаа хүрэх гэж хичээж эхэлсэн. Тэр хоёр хоёулаа бөгж тээгч байсны хувьд хоорондоо хачирхалтай холбоо үүсгэсэн байв. Фродо Голом дотор өөрийн ирээдүйн дүрийг олж харсан тул түүнийг аварснаар өөрийгөө ч бас аврахыг хүссэн. Харин Голом нэг талаараа Фродогоос айж, нөгөө талаараа түүнд тусланаар Сауроныг бөгжнөөс холдуулна хэмээн итгэж байв. Хар хаалганд буюу Blackgate-д хөрөмгц түүнийг чанд хамгаалалттай болохыг хараад Голом тэднийг тэр замаараа явахгүй байхыг ятгсан юм. Хэрвээ тэд оролдвол баригдаж бөгж Саураны гарт эргэж очно гэж тэр анхааруулсан. Ингээд тэрээр тэднийг өмнө зүг рүү хөтөлж өөр нэг нууц хаалгыг мэднэ гэж хэлсэн байна. Мэдээж тэр нь Голомын өмнө олж мэдсэн зам юм. Удалгүй Фродо болон Сэм нарыг Фарамир болон түүний хүмүүс олзлон баривчилж Голом ч тэдний араас нууцаар дагсан. Голом хэнэд Энүний доорх хоройтой нур буюу Forbidden Pool-д байхдаа баригджээ. Фродо түр хугацаанд Смеголыг Фарамирт даатгасны дараа Голом өөрийг нь урвсан хэмээн бодож түүний Голом талаа дахин давмгаалж эхэлсэн юм. Фарамир Голом тэднийг хаашаа дагуулж явааг мэдхэд тэр газар Крит унгуул хэмээх нэртэй болохыг олж мэджээ. Улмаар тэр Фродо болон Сэм нарт уг газрын муу ёрын аюулын талаар анхааруулсан байна. Мөнөөх гурав Фродо, Сэм, Голом баг болж Фарамирыг орхин Эпед Дуэт хэмээх хил хязгарын уусаараа дамжин Крит унгуулын давааг гэтэлж эхлэв. 3 дугаар сарын 11-нд Голом өөрийн муу санаат төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр үлэмж биет Ааз Шилобыг эргэж очжээ. Тэрээр Хоббитыг түүнд урвж өгөөд дараа нь бүгжийг өөртөө авах санаатай байв. Тэр шөнө Голом эргэн ирэхэд Хоббитс нар нойрондоо автан хэвтэж байлаа. Фродогийн 50 гэмгүй төрхийг хараад Голом төр зур гэмшиж буцахыг хүсэх шиг болжээ. Гэвч тэр агшинд Сэм сэрж түүнийг хатав ширүүнээр загнаснаар буцах зам нэгэнд хаагдав. Голом өөрийн хар санаараа бүрэн автжээ. Тэрээр тэднийг Шилобын агуу руу дагуулan орж хөнөөлт аалзтай нүүр тулгсан юм. Сэмийн урьдчилан анхааруулж байсанчлан Голом өөрийн тангараа зөрчсөн эцэстээ түүнийг мөхөл рүү хөдөлсөн юм. Учир нь Фродо ба Сэм нар Шилобын агуугаас амьд молторч бүхэл найдвараа тасарсан мэт байсан ч эцэстээ Момтум хэмээх галтууланд хүрч чадсан билээ. Голом тэднийг тэр чигээр нь сүүдэр мэт дагаж боломж гарвал бүгжийг булаах санаатай байв. Тэд бараг зорьсон газартаа хүрэх гэж байтал Голом довтлон орж ирсэн ч бүгжийг авч чадсангүй. Сэм эхнээс нь Голомыг жигшин зэвсэж байсан тэрл хүн тэр мөчөд түүнийг алахыг завдлаа. Гэвч өрөвдөх сэтгэл нь ялж түүнийг өрөвдөн өршөөжээ. Тэрээр Голомд ар нуруугаа харуулan явж одон дийлцэн доройтсон тэр амьтныг үлдээсэн билээ. Хэдхэн мөчийн дараа Фродо Кракофо дүүмийн ирмэг дээр зогсож байлаа. Гэвч тэр бүгжийг устгах хүсэлгүй болсон бөгөөд эцэст нь өөрийн болгож хурандаа зүүв. Яг тэр үед Голом дахин довтлон иржээ. Фродо нүднээс талд болсон ч тэр хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж Голом эцэст нь Фродогийн хурууг тасгацж бүгжийг авч чадсан юм. Гэвч энэ мөчөд Фродогийн өмнө үзүүлсэн нинжин сэтгэл хариугаа өгсөн юм.
Учир нь Голлум баяр хөөрт автан Precious хэмээн орилсоор уулаасаа доошо халуун галтай гол руу унаж бүгж болон Фродогийн хурууг хамтд нь авч одожээ. Хэрв Голлум амьд үлдээгүй бол ийхүү төгсгөлийн үргийг биелүүлж чадаагүй бол савран бүгжийг дахин олж авч бүхнийг ноёрхох магадлал маш өндөр байсан билээ. Учир нь бүгжийг зүүсэн мөчөөсөө л сүүдрийн эзэн Фродогийн байршлыг олж мэдсэн байв. Фродо бүгжийг эзэмснээс хойш хүний оршихуйн ёсоос төөрч эхэлсэн тэр бяцхан хоббит сүүлчийн мөчөд Гэндальфын үгийг санаж байв. Учир нь Гэндальф нэгэнтээ ингэж хэлсэн. Хүн амьд яваа хэн нэгний хувь заяаг бүрэн дүрэн шийдэх хэрэггүй. Голлум бол мууёрын амтан бус, өрөвдөлтөй нэгэн. Тэр бүгжийн хар хамаарлаас салахын аргагүй болсон золиос. Энэ бол зүгээр нэг нэгүсэл бус, гүн ойлголт итгэл найдварын илэрхийлэл байв. Фродо ойлгосон. Хэрвээ тэр өөрөө бүгжийг удаан авч явсан бол тэр ч мөн адил харанхуйд живж өөрийнхөө бос бүгжийн хүслээр амьдрах байсан. Голлум түүний гаж хувилбар байсан юм. Бүгжний шунал живсэн ч амьдралын сүүлийн мөчөд үнэт эрдэнэ буцаан авсандаа хит их баярлан унсна. Хувь тавилан өөрийн шидрвээ хэдийн гаргасан гэдгийг илтгэсэн явдал байлаа. Фродо түүнд уур хилэн тээгээгүй. Харин ч эсэргээр уучлал өршөөл ойлголттой байсан. Тэр Голлумын алдааг биш, зовлон харсан. Түүний мөхлийг хараад гашуутсан. Тэгээж тэр өөрийгөө түүний оронд байсан ч болох байсныг бараг л болсон гэдгээ мэдэж байсан юм.